эмэгтэй хүн чинь ингээд ганц одоо happy болгохдаг зүйл нь шийдвэр гаргах, тэр шийдвэрт оролцох, өөрийнхөө тэр авраг гаргах, тэр нэг маскулин шин чанараа хадгалах тийм нэг юм байгалаас өгцөн юмуд хадгалаа тэр шийдвэрт ороод бүгдээрээ 100 саяар машин авахгүй юу гэдэг юм шийдвэрт оролцож исэн чинь эмэгтэй хүн юу яриа наадах авахгүй гэдэг хэнгүүт тэгэхээр тэр эрэгтэй хүн бараг тэр гэрт байх хэрэг байгаа ч юм уу зүгээр мөнгө тушаадаг хүн болох юм уу мэдэхгүй тийм. Гэхдээ мэдгүй үнэхээр болдгоо эрэгтэй хүмүүс тэгээд бачиглэлөө тэр гэр бүлийн тогтвортой байдаг ч юм уу. Ядаргаатай бүр хийдэ. Тэгээ би зүгээр үнэхээр нэрээ мэдхгүй болохоор л яаж байгаа. Тэгээд зүгээр миний төсөөлөл чинь одоо би илүү санхүү дээрээ контролтой байх юм болов уу гэж би бас боддог. Илүү одоо хувийн санхүү дээрээс би ч их сайгүй өөрөө контролтой байхыг хичээдэг байхгүй. Яг би амар өөрлөгөн гэхдээ нөгөө бичлэлтүүд ч юм уу, төсвөлөлт ч юм уу за энэ сард орлого, энэ жилийн орлого татвар нөөт те тайлан компани тайлан гэдэг нэг хүссэн үсээгүй би нөгөө ойртож байгаа болохоор тэрийг би барьж авахгүй бол надад аюу тухгүй байх юм шиг мэдрэмж надад одоо оролт төрдөг. Soul Lab нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч өөрийгөө хайрлах Oxy брэнд.